Нөө big show хийсэн шүү дээ бид хоёр ингээд том дугаарт. Тэнгүү тэнцэн нөө юм 5 охин байгаа шүү дээ. Нэгээс 5 гэж дугаарлцсан. Тэр хүмүүсээс ингээд асуулт асуухаар зарим нь амар хариулаад зарим нь хариулахгүй. Жишээ ээж ээжээр явж байгаа юм л. Тэнгүү тэр нэг юм 3 8-ын охин л үзэгчтэй хайрыг их татсан юм шиг байна. 5 8 лөө. тий. 5 өстой 5 гоё юм аа гэх. Тэнгүү нөгөөх нь юм хичимхий охин чаас юм дуурдггүй. Тэгээ би чи ингээд шууд ингээд уусаа ингээд хариулгээ хэлчихдэг чи уусаа хариулах гал ирсэн тэнд оролцож байгаа юм чи ингээд. Тэгээ би ингээд уг нь чинь би нэх муухай харьцаг авахгүй тэр охинтой. Манай заяа тэр Намайг бүр ингээд заяа 5-ыг яагаад ална чаа заяа. 5 хайр мэ заяа яагаад намайг тэр охиныг хэлсэн гэж хүмүүс ойлгосон бэ гэхлээр нэг юм асуулт асуусан би заяа. Тэгээд тэгсэн чинь дугуй гаацсан байхгүй юу? Тэнгүүт нь би үгүй чи өмнө хин нэг тэр чинь яавал чи эрэгтэй хүнээс ингэж хайрлаж байгаа мэдрэмж авах вэ гэсэн. Тэгсэн чи ингэж чимээгүй гаацсан байхгүй юу? Тэгээд тэнгүүт нь би асуултаа ойлгохгүй багш байна. Чи өмнө зүгээр хин нэгнээс энэ хайрлаж байгаа мэдрэмж авч ийсэн үү гэдгсэн байхгүй юу? Тэр охин авч ийсэн гэхгүй тэгэхээр би тэгээд тэрийг яриач гэсэн. Чи амар торх хүмүүс тодорхой байхгүй юу? Авж байгаагүй болоод хариулахгүй байгаа юм болов уу гэж би бодоод. Үгүй энэ чи заяагийн хувьд амар соёлтой хэлж байгаа байхгүй заяа. Тэр хэлээч гэдэг чи заяагийн хувьд амар соёлтой хэлж байна. Үгүй. Бүгд амар хэлж болчихсон байхгүй заяа.